За мэдээллийн технологийн салбар нь 1991 оноос эхлэн мэдээллийн технологи одоо мэдээллийн систем хөтөлбөр мэрэгчлэлтэн бэлтгэж эхэлсэн. За манай бэлтгэж байгаа мэрэгчлүүдийн онцлог бол бүх салбарт одоо ажиллах боломжтой ийм мэрэгчлүүд бэлтгэдэг нэлээд өргөн одоо ийм ажлын байртай юм байгаа. За өнөөдөр бол төгсөгчдөөс бол гадаад дотоодын компаниудад бол маш олон хүмүүс ажиллаж байна. Одоо Facebook, Google-д 2020 оноос өгдлөө ухаан мэрэгчлэлээр бэлтгэж байгаа. Өгдлөө ухаан мэрэгжил одоо сүүлийн үед бол дэлхийд гарч ирсэн одоо шинэ мэрэгжил. За энэ мэрэгжлийн эрэлт бол маш их. Ялангуяа одоо өгөгдлөг гэдэг бол өнөөдөр үн цэн болчихсон. Энэ байгууллагууд дээр бий болсон өгөгдлийг бүтээж боловсруулж түүнд нуугдаж байгаа үн цэнийг илрүүлж өөрсдийнхөө бизнесийг үр ашигтай удирдах ийм боломжийг олгодог ийм мэрэгжил байгаамаа. За мэдээллийн технологи, мэдээллийн систем мэрэгжлүүд бол хуучин уламжлалт мэрэгжлүүд. За энэ мэрэгжлүүдээр төгссөн хүмүүс бол бүхэл салбарт ажиллаж байна. Ерөнхийдөө бол байгууллагын мэдээллийн технологитой холбоотой бүхэл үйлчилгээ хангаж ажилладаг ийм мэрэгчлэлтэнгүүд байгаа. За та бүхний одоо сайн мэддэг одоо наад зах нь бол программистаас эхлээл бусад бүх төрлийн ажлыг бол хийдэг юм аа. За өнөөдрийн эрэлттэй байгаа мэдээллийн технологи, мэдээллийн систем, өгөгдлийн ухаан мэрэгчлэр одоо суралцахыг хүсвэл та бүхэн манай салбарыг зориорой. Манай салбар бол мэрэгсэн багш нар орчин үеийн лабораториар хангагдсан та бүхний суралцах таатай орчныг бүрдүүлсэн байгаа. Та бүхнийг урьж байна.